Мөнгөтөл мөнгөний өмнө багшаа заримдаа их ядрахаар мөнгөний энерги байхгүй байгаа юм шиг санагдаад байдаг. Хээ гинэ. Тийм шүү. Заримдаа чицэд цуцаад яаж мөнгө олноо гэд ингээд яг тийм бодогддаг те. Ямар ч эрчим хүч энерги болоод ингээд хэлдэг. За тэгвэл хэдүүлээ энэ мөнгөний энергийн тухай ярьж эхлэе. За энэ сэдвийг ер нь яагаад барьж авсан бэ гэхээр би ерөнхийдөө нөгөө бас нэг мөнгө төгрөг мөнгөний блог ийм тийм гэж нэг тийм ярих жоохон дургу хүн ярих дургу гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр нөгөө нэг хит ингээд мөнгө гэдэг чинь өөрөө айгу хот халуун сэдв те. Тэгээ мөнгө ярангуут л мөнгөний блог гээл мөнгө ярьж байгаа хүмүүс рүү ерөнхийдөө бол хүмүүс айгүй их ингэж хуйлардаг те. Тэгтэл манай тархиа өөрчлөл гэдэг газар өөрөө хэдийгээр одоо энэ сургалт явуулаад хүмүүс манай сургалтанд суугаад санхүү мөнгөнийх нь нөхцөл байдал маш сайхан сайжирч те. Албан тушаал архиж бизнестэй болж ингээд гинтийн гайхалтай орлого орж ирэх байдлаар мөнгөнийх нь асуудал маш их сайжирдаг ч гэсэн манай тархиа өөрчлөлт төвийн зорилго болохоор яг тэр нөгөө зөвхөн мөнгө ч юм уу зөвхөн эрүүл мэнд зөвхөн эдгэрэл ийм тийм гэж төвлөрдгөө байгаа да. Яагаад төвлөрдгөө юм гэхээр манай үндсэн философи бол хүний зан төлөв буюу хүний бодол мэдрэмж хариу үйлдэл сонголт үйлдэл өөрчлөгдөд ирэхээр дагаад санхүү мөнгө нь карьер нь харилцаа нь хайр сэтгэл нь те бүх зүйл нь ингээд эрүүл мэнд ингээд бүх зүйл нь тэгшэрдэг гэж ингэж үзээд яг энэ утгаараа маш олон хүмүүсийг энэ байдлаар засдаг газар байхгүй юу. Тэгэхээр яг энэ утгаараа яг мөнгө гэж онцгойлон ярьдаггүй. Гэхдээ сая яагаад мөнгө гэж ярих гэж бодогдсон гэхээр манай нэг сурагч дуу суулгаад байна. За би жоохон ойртоод ярьчих. Яагаад мөнгө гэж ярих гэж бодогдсон гэхээр манай нэг сурагч нэг мөнгөний асуудал гараадаа гэд ингээ шүүх цагдаа гэд ингээ мөнгөний асуудалтай гэд орж ирсэн байхгүй юу. Тэгээд за яг юу болсон яасан гэд яриад хоорондоо наа чи ийм биш үү тийм биш үү гэд ингээд мөнгө гэдэг чи юу юм байхгүй юу гэд тухайн хүндээ ойлгуулах гэж тайлбарлаж агаад за шууд нөгөө нэг мөнгөний блокоо баяж гэхээс илүү би хүмүүст мөнгөний энерги буюу мөнгө гэдэг зүйлийг яг энэ утгаар нь тайлбарлаж болох юм байна гэж хараад тэгээд та бүхэндээ энэ талаар тайлбар хэлье буюу одоо саяны тэр сурагчтай хэлсэн зүйлээ та бүхэндээ тайлбарлаж хэлье гэж бодсон юм. Тэгэхээр энэ маань өөрөө эргээгээд яг нөгөө манай үндсэн философитой таарж байгаа хэрнээ хүмүүсийн хамгийн их сонирхож одоо судалдаг энэ мөнгө гэдэг сэдвтэй бас ингээд айгүй гоё уялдаж орж ирсэн учраас ярих гэж байгаа байхгүй юу. За ямар ч байсан нэгэн дуу сул байна гэ нөгөөдөл нь дуу зүгээр байна оо гэж тэгжээн те манай манлаа дуу зүгээр байна гэж. За мөнгөний энерги гэж яг юу вэ гэхлээр те мөнгөний энерги гэдэг нь маш энгийнээр хэлэх юм бол мөнгийг авч байгаа болон мөнгийг өгж байгаа хоёр хүний хооронд үүсэж байгаа харилцаа буюу тэр харилцаанаас үүсэж байгаа мэдрэмж, харилцаанаас үүсэж байгаа энергийг л мөнгөний энерги гэж нэрлэдэг байгаа. Энэ нь юунаас үүсэх вөхөр те одоо жишээлбэл би бол ингээд тархиа өөрчлөлтөд сургалт явуулдаг, үйлчлэгээ үзүүлдэг байгууллага одоо хувь хүн байлаа гэж бодох те. Би сурагч нартаа ямар үн цэн өгж байгаа юм, ямар мэдээлэл өгж байгаа, ямар мэдлэг өгж байгаа юм. Би суралцагч нартаа ямар хайрцаа өгж байгаа юм, ямар мэдрэмж өгж байгаа гэдгээс нь шалтгаалаад миний сурагч бит хоёрын хооронд үүсэх энэ харилцаа үүсэж байгаа байхгүй. Энэ харилцаа нь өөрөө үн цэн өндөртэй, харамсал багтай, тэгээд сөрөг ийм давтамж долгион багтай байх тусмаа бит хоёрын хооронд үүсэж байгаа тэр мөнгөний харилцаа их сайхан таатай, энерги сайтай гэсэн үг. Маш энгийнээр хэлэх юм бол ердөө л энэ мөнгийг өгж байгаа болон авж байгаа хоёр хүний хоорондох харилцаа тэр хоёр хүний хооронд үүсэж байгаа үн цэн, өгж байгаа үн цэн, өгж байгаа бараа бүтээгдэхүүн үйлчлэгээнийх нь үн цэн тэгээ тухайн мөнгөний хэмжээ энэ төр өөрөө хоорондоо маш сайхан ингэж энэ тэнцэж орж ирж те дүүрэн сэтгэл хангалуун байж сая энэ энергийг сайхан энергитэй мөнгө болно гэсэн үг байхгүй. За энийг дахиад жоохон задлаад яриа те мөнгөний энерги гэхлээр нэг юм тэр нөгөө цаасан мөнгөнд нь ч юм уу те 20,000-ын дэвсгэрт 10,000-ын дэвсгэрт 5,000-ын дэвсгэртэнд байх тэр энерги байгаад байгаа гэсэн үг биш. Одоо ер нь ингээ бүх юм цахимжаад цаасан мөнгө ч өөрөө хэрэглээнээс гарчлаа шүү дээ. Гэтэл стилдээ энэ нөгөө нэг цаасан мөнгө байхгүй болсон ч гэсэн мөнгөний энерги гэдэг энэ ойлголт
мөнгөний энерги гэдэг энэ одоо үг хүмүүсийн хооронд хэрэглэгцээр ашиглагцаар мөнгөний энерги гэж ярьсаар байгаа нь өөрөө юуг илэрхийлээд байгаа юм гэхээр энэ энерги гэдэг зүйл нь тэр цаасандаа нэг байхгүй байгаа юм байна тий. Харин хамгийн гол нь тэр мөнгө өгч байгаа болоо авч байгаа хүний хооронд үүсэж байгаа харилцаанаас үүссэн энергийг л бид нар мөнгөний энерги гэж яриад байгаа гэдгийг баталж өгч байгаа байхгүй юу. За тэгэхээр мөнгө өгч байгаа хүнээс ямар үед сайхан энерги ялгардаг вэ гэж байгаа тий. За бид бодъё л доо бид мөнгийг өөрснөө яаж олдог вүлээ? Бид мөнгийг хөлсөө, хүчээ, ясаа, цусаа одоо ингэж нөгөө зарцуулж тий өөрийнхөө амьдрах энэ үнэт энергийг зарцуулж ээж бид мөнгийг олдог. Бид мөнгө олохын тулд хөдөлмөрлөн өглөө босно, үр хөвгтөө орхиж явна тий ядарна. Тэгээд харилцааны маш олон бэрхшээл саад дотгорыг туулж ээж тэр цалинг, тэр орлогыг, тэр бизнесийг хийж тэр мөнгийг олдог. Тэгэхээр бидний олсон мөнгө гэдэг чинь өөрөө бидний хүч, хөлс, энерги байхгүй юу? Бидний амьдралын энерги мөнгө болж бидэнд ирдэг. Өглөө босоод бид нэр энерги өрөөд оронд мөнгө олох гол гараа авдаг. Тэгэхээр бидний мөнгө гэдэг бол өөрөө бидний энерги байхгүй юу? Тэгэхээр шүү дээ тий одоо хүн ингээд ямар нэгэн үйлчлэгээ авах гээд мөнгөө өглөө гэхт нь энэ мөнгө гэдэг байгаа юмных нь ард нь өөрийнх нь юу яваа гэхлээр бодол нь мэдрэмж нь нөгөө нэг харилцаанаас үүссэн бүх асуудал бэрхшээл түүнийг даван туусан тэр бүх энерги нь тэр хүний сэтгэл санаа нь гэдэг ингээд хүс хүчин гэдэг ингээд эрчим энерги нь бас цаг хугацаанд байгаа байхгүй тий. Тэгэхээр миний мөнгөний энерги гэдэг бол би тэр мөнгийг олох гэж зарцуулсан энерги гэсэн үг. Тийм учраас тухайн хүн аливаа бүтээгдэхүүнийг ч юм уу үйлчлэгийг авах гад тэгээд мөнгө төлнө штэ. Тэр мөнгөндөө таарсан бүтээгдэхүүн үйлчлэгээ бараа авч чадсан эсгээс шалтгаалаад миний мөнгө тэр хүнд ямар энергитэй очих вэ гэдгийг тодорхойлогдно гэсэн үг. За би үнэхээр одоо төлсөн 100,000 төгрөгөндөө те маш сэтгэл за манай сургалтын үнийг бодъё 300,000 төгрөг эсвэл 180,000 төгрөг байгаа даа штэ. Одоо жишээлбэл манад ингээ 300,000 төгрөг өгсөн хүн үнэхээр тэр өгсөн мөнгөндөө сэтгэл хангалуун, тийм сайхан мэдээлэл, мэдрэмж, найз нөхөд нөхөрлөл харилцаа тэгээд тэр өөрчлөлтийг амьдралдаа авах юм бол тэр хүмүүс яах юм гэхээр маш их талархалтай байна, маш их баяртай байна. Буюу тэр 300,000 төгрөгтэй хамт ирж байгаа энерги нь өөрөө юу аах юм гэхээр сайхан эерэг энерги байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хүн ингээд төлсөн мөнгөндөө нийцсэн бараа үйлчлэгээ авч чадчихвэл тэр мөнгө эерэг энергитэй, сайхан энергитэй мөнгө байна. Яг ингэж үйлчлэгээ авсан, бараа авсан хүн яадаг вэ гэхээр дахиад энэ газраар үйлчлүүлэх юмсан. Дахиад энэ сайхан энергийг мэдрэх юмсан гэд би дахиад энэ хүнд мөнгө өгмөр байна гэж сайн дураараа мөнгөө барьж иржээвэл энэ яаж байгаа юм гэхлээр хоорондоо вин-вин харилцаатай буюу одоо юм эерэг энергитэй мөнгө байна гэсэн үг. Тэгэхээр манай тархиа өөрчлөлт сургалтын ерөөсөө үндсэн философи энэ байхгүй юу? Тархиа өөрчлөлт сургалт яаж 3 жилийн турш доктортой оршин тогтнож энэ олон хүмүүсийн одоо хайрыг, хүндлэлийг хүлээж намайг яагаад энэ олон хүмүүс ингээ багшаа гэд ингээ сонсоод дагаад идгийн гэхлээр би хүмүүсийн энэ өгч байгаа мөнгийг яг ингэж хардаг гэсэн үг. Арданд энэ 300,000 төгрөг олоход зарим нь үнэхээр хичээд зүтгэм, заримд нь ч яг бага мөнгө байж магадгүй. Гэхдээ л ямар ч хэлээс энэ 300,000 төгрөг эсвэл түүнээс одоо их энэ бүх миний авж байгаа бүх мөнгнүүд өөрөө тухайн хүний амьдралынх нь эрчим энерги, тухайн хүний цаг хугацаа, тухайн хүний хүс хүч гэдгийг мэддэг учраас үүнд маш их хүндэтгэлтэй хандахыг хичээдэг гэсэн. Тэгээд төлсөн мөнгөнд нь хангалттай сайн үйлчлэхийг, хангалттай сайхан чанартай бүтээгдэхүүн өгөхийг маш их хичээдэг гэсэн үг байхгүй юу? Тийм учраас манай нөгөө давтан сурагчид маш өндөр байдаг те. Сургалтандаа онлайнаар суугаад, танхимаар суугаад, эсвэл танхимаар суугаад, онлайнаар суугаад байна ингээд давтан суугаад байна гэдэг чинь юу гэсэн үг гэхээр төлсөн мөнгөндөө нийцсэн сэтгэл ханамжтай үйлчлэгийг аваад байгаа буюу надад өгж байгаа тэр мөнгө нь сайхан энергитэй байгаад байгаа гэсэн үг. За би нэг юу яасан байхгүй. За энийг хэдүүлээ жишээг сайхан дараа яриа те. За манайхан сэтгэлээ хуваалцаарай. Мөнгөний энерги гээд одоо энэ лайв нь таалагдж гинөө, агуулгын таалагдж гинөө, өөрсдийнхөө үзэл бодлыг хуваалцаарай. Сэтгэлээ хуваалцаарай. Манай багш үнэхээр гоё шүү гэд Бацур мэдсэн байна. Баярлаа. Ямар хөөрхий.
За тэгэхээр мөнгө өгж байгаа хүний хувьд те сайхан сэтгэлээр мөнгө өгөх буюу сэтгэл ханамжтай энерги сайтаагаар мөнгө өгнө гэдэг чинь юуг илэрхийлж байгаа нэхэр тэр оронд нь авсан бараа бүтээгдэхүүн үйлчлэгээнд чанар сайтай байна гэсэн үг. За гэтэл нөгөө мөнгө авж байгаа хүний хувьд жишээлбэл те за тархиа өөрчил миний зүгээс сайхан энергиэр буюу одоо аз жаргалтайгаар одоо сэтгэл хангалуунаар те сэтгэл амар амгалан байдлаар яаж мөнгө олох вэ гэх юм бол би ерөөсө ганц юмыг одоо хичээх хэрэгтэй гэсэн үг. Тэр нь юу юм гэхлээр сэтэл зүв байх. Нэгдүгээр сэтэл зүв байх. Ямар сэтлэр энэ ажлыг хийж байгаа юм бэ? Би жишээлбэл зөвхөн баяжээ гэж хийх юм бол одоо сургалтын үн шал өөр байна те. Зөвхөн баяжээ гэж хийх юм бол манай үйлчилгээний чанар арай өөр байна. Зөвхөн баяжээ гэж хийх юм бол манай одоо энэ сургалт ордог формат тэ одоо энэ загвар хүртэл шал өөр байх байхгүй. Тэгэхээр би өөрөө нөгөө сэтэл зүв байх буюу энэ тархиа өөрчлөөд аашаа засаад худлаа ярьж болохгүй, хулгай хийж болохгүй гэл ингээд дандаа хүмүүс заадаг штэ тэг сургалтаараа ийм юм ярьдаг. Тэгэхээр сэтэл зүв байх гэдэг маань өөрөө эргээгээд яг үнэхээр тэр хүнд чанартай бараа өгье. Миний энэ олж байгаа мөнгө гэж ботхоосоо төрүүлээд миний энэ өгч байгаа мэдээлэл, миний энэ өгч байгаа арга барил, миний энэ хүмүүст өгж байгаа хайрлцаа, миний энэ хүмүүст өгж байгаа чин сэтгэл, хайр үнэхээр яг чин сэтгэлээсээ хүний гэсэн одоо тийм сэтэл байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгээ бид нар монгол хэлэнд нэг ийм үг байдаг штэ. Хулгайн сэтэл гэдэг энэ төр үг байдаг штэ. Хулгайн сэтэл гэдэг чинь юу гэсэн үг юм гэхлээр нөгөө амар хэлбраар ч юм уу яг тэр өгч байгаатайгаа дүүцсэн байдлаар биш өгч байгаагаасаа илүү байдлаар эсвэл юу ч өгөхгүйгээр мөнгө олъё гэдэг энэ сэтэл чинь өөрөө юу юм гэхээр хулгайн сэтэл явахгүй. Тэгэхээр энэ сэтэл гэдэг юм бүр үнэхээр чухал байдаг. Сэтэл гэдэг юм надаас гарч байгаа энергитэй шууд холбогддог. Тэгээд энэ энерги гэдэг чинь өөрөө юунд нөлөөлөх юм гэхээр миний бодох бодолд нөлөөлнө. Сурагчтай хандах хандлаганд нөлөөлнө. Энэ сургалтаа хэрхэн зохион байгуулах нь, сургалтаа яаж сайжруулах юм те гэх мэтчлээ одоо яг энэ бараа үйлчлэгийг хэрхэн чанартай байлгах юм бэ гэж байгаа энэ хичээл зүтгэл болгоны чарт юу байх юм гэхээр дандаа сэтэл байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ сэтлэн зүв байх гэдэг туйлын чухал. За тэгээд энийг зүгээр бид нэр ямар нэгэн байдлаар мөнгө олж л байгаа бол за наад чиг ингээд үйлчлэгээ үзүүлж болж байна. Гэтэл бүтээгдэхүүн зарж байгаа хүмүүс бол үнэхээр өөрөө тэр бүтээгдэхүүнээ хэрэгжилж үзээд хүнд үнэхээр чанартай тий боломжийн одоо үнээр тий үнэхээр сайхан одоо ийм бараа зарын нийлүүлэх гэдэг ийм сэтэлтэй байх нь өөрөө яах юм гэхээр тэр борлуулалтыг чинь барааны чинь борлуулалтыг үнэхээр сайн байлгана гэсэн үг. Үнэхээр сайн байлгана гэсэн үг. Тийм учраас бид нэр хүний зүгээр л нэг юм тоо, хүнээс зүгээр нэг юм мөнгө гэдэг юм тоо ерөөсөө аваагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүнээс мөнгө гэдэг нэрийн доор бид нэр юу авж байгаа юм гэхээр тухайн хүний амьдралын эрчмийг, өөр хүүхдэд зарцуулах байсан цагийг, өөртөө зарцуулах байсан цагийг авч байгаа гэдгийг л ерөөсөө алхам тутамдаа ухамсарлаж, ингэж ажиллаж, амьдарч ингэж ажиллаа хийх ёстой гэсэн үг байхгүй. Ингэх юм бол бидний мөнгөний үүд ингээд нээгнэ. Мөнгөний үүд нээгнэ. Мөнгөний блок гэж юу юм анаха? Мөнгөний блок гэж өрдөөл энэ байхгүй юу? Хүнд өгье гэсэн чин сэтгэлгүй байхгүй юу? Сэтэл нь буруу байх. За сэтэл буруугаас гадна миний хийж байгаа одоо энэ үйлчилгээ ч юм уу, миний өгж байгаа энэ бараа бүтээгдэхүүн, миний хийж байгаа энэ ажил, миний гараас гарч байгаа энэ бүтээл нь өөрөө хүнд хор хүргэхгүй байх ёстой. Юусе хоёрхан ямиг л баримтлах хэрэгтэй те. Сэтэл нь өөрөө нэгдүгээр зөв. Сэтэл зөв гэдэг дотор чинь миний өөрийн хамгийн сайн хийж чаддаг өгөгдлөөрөө хийж байгаа зүйл гэдэг чинь бас орно гэсэн үг. Нөгөө худлаа ярьж хулгай хийж одоо юу байгаагүй те. Сэтэл нь зөв, өгөгдөл нь яг миний өөрийн өгөгдөл байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Хоёрдугаарх нь болохоор тэр хүнд хор хүргэхгүй буюу энийг хийгээд тухайн хүнд хор хүргэхгүй байх хэрэгтэй гэсэн үг. Бүр хор хүрхгүй маа одоо бүр гавьяа байгуулад гүйглээ шалдгүй маа гэхтээ ядаж яахгүй байх ёстой гэхээр ядаж муугаар нөлөөлөхгүй ингээд ядаж үйлчлэгээ үзүүлэхгүй байдаг ч юм уу те. Ийм байж чадах юм бол яах юм гэхээр бидний одоо энэ олж байгаа биднээс энэ мөнгө олохын тулд гарч байгаа энерги чинь өөрөө энэ ажил чинь өөрөө энэ үйлс чинь өөрөө яах юм гэхээр зөв байна. Зөв байна гэсэн. Тэгэж бид нэр мөнгийг олдог. Тэгэхээр ерөөсөө энэ мөнгө гэдэг бол тэр чигээрээ хүнтэй холбоотой байдаг.
хүнд үйлчлэгээ үзүүлэх, хүнд бараа бүтээгдэхүүн хүргэх, хүнд үнцэн өгөх, хүнд харилцаа үүсгэх гэх мэтчлэн. Мөнгө бол тэр чигээрээ хүнтэй холбоотой. Тийм учраас хүнийг бодож чаддгүй хүн яадаг юм гэхээр сайхан энергиэр мөнгө олж чаддгүй. Хүнийг бодох сэтгэлгүй буюу тийм зөв сэтгэлгүй, хүнд хор хүргэхгүй гэдэг энэ чин сэтгэлийн хүсэл эрмэлзэлгүй байхлаар яадаг юм гэхээр хүнд ингээд сайхан энергиэр мөнгө олж чаддгүй. Ийм үедээ хүн яадаг юм гэхээр дургүй юмаа хийн, чадахгүй юмаа хийн, ямар ч хамаагүй аргаар мөнгө олъё гэж дандаа мөнгө хөөцөлдөж ажил хийдэг, мөнгө хөөцөлдөж бараа борлуулдаг гэсэн үг байхгүй. Энэ үедээ яадаг юм гэхээр биднээс дандаа хүнийг их сэтгэл дутдаг. Тэгээ гаргасан шийдвэр нь одоо хүнд таагүй нөлөө үзүүлдэг ч юм уу те. Эсвэл учирч болох эрсдлээс ингээд чин сэтгэлээсээ тухайн хүнийг бодож хийгээгүй учраас учирч болох эрсдлүүдээ олж харахгүй байдаг. Ингээ алдаа мадаг үүсдэг ч байдаг юм уу. Ингээд явцдаг байгаа гэсэн үг. Зя тэгэхээр ерөнхийдөө өнөөдрийн одоо нөгөө хамгийн гол концепт нь ердөө энэ байхгүй юу. Тэгэхээр агуулга гой байна. Хэрэгтэй мэдээлэл олж авах хувьтай байгаа өөртөө талархъя. Дутагдсан мэдээлэл өгч байгаа багштаа талархъя гялалаа гэж байна. За баярлалаа гэрэлж авлаа. За айрын маань мөнгөний энерги гэж ийм утгатай ийм учиртай гэдгийг огт бодож үзээгүй явсан байна гэж байна. Баярлалаа айрын. Манлаа маань мөнгө гэхээсээ илүү бусдад өгч буй үнц нь илүү чухал юм байна шүү дээ. Тэгэлгүй яах вэ манлаа минь үнц гэдэг чинь өөрөө юм гэхээр бидний хийж байгаа гараас гарч байгаа ажил хэр чанартай юм. Тэ? Бидний одоо энэ гараас гарч байгаа бүтээл өөрөө хэр чанартай юм. Бидний бусдад өгж байгаа бараа материал хэр чанартай юм. Хүнийг хэрэг ботсон юм. Тэгээ бидний бусдад үзүүлж байгаа үйлчилгээ хэр чанартай юм. Хүнийг хэрэг ботсон гэдэг чинь л өөрөө тэр чигээрээ мөнгө байхгүй юу. Түүнээс одоо мөнгөний болоо гэхээр бид нар аюулгүй буруу итгэл үнэмшилтэй байдаг тий. Нэг юм ингээд төгжээ үүсчин тэрийг пад гээл мултлахаар л мөнгөнийхэн болоог пад гээл тайлагдал тэгээл нэг чихтэй хийх мөнгөтэй олно гэж ойлгоод байдаг байхгүй үгүй. Ерөөсөө ч тийм биш. Мөнгөний болоо гэдэг чинь яг хүнд гаргаж чадахгүй байгаа юм сэтгэл, хүнийг бодож чадахгүй байгаа юм сэтэл тий. Тэгээд одоо хүнийг хайрлах чадахгүй байгаа энэ сэтгэл, хүнтэй зөв сайхан харилцаа үүсгэж чадахгүй байгаа энэ сэтгэл гэдэг ингээд явсаар байгаа дандаа энэ чинь сэдлийн асуудал байдаг байхгүй. Тэгэхээр энэ аашаа зас гэдэг байгаагийн чинь дотор хүнтэй харилцах, бусдад өгөх энэ үнц нь бидний ааш авир гэдэг ингээд бүх юм энэ аашаа зас гэд манай тархиа өөрчлөлт үеийн те аашаа зас тархиа өөрчлөлгээд байгаа энэ агуулга дотор байдаг учраас манайхан энэ сэтгэлээ засаад ирэнгуут яадаг юм гэхээр мөнгөнийх нь орлогынх нь өөд нээгдэж эхэлдэг. Ажил дээрээ карьер ахдаг, тушаал дэвшдэг. Тэгэн гутаа яадаг юм гэхээр бизнес хийж эхэлдэг. Гинтл энэ тэндээс мөнгө орж эхэлдэг. Энэ нөгөө мөнгөний блок тайлагдана гэдэг чинь аашаа засна гэсэн үг байхгүй юу? Харилцаагаа засна гэсэн үг байхгүй. Тэгжээж мөнгөнийхэн блок тайлагдана. За тэгэхээр те мөнгөнийхөө блокийг тайлмаар байх юм бол тархиа өөрчилсөн сургалтанд орж ирээ. Аашаа засаарай. Зүг бодолтой хөөхд байна гинэ. За баярлаа. Гомтарж Батчимэг багшаа ер нь мөнгийг маш их энерги зарцуулж зовж олох албагүй гэдэгтэй тийм ээ гэж байна. Энэ юу хүч хөлс гэхээсээ илүү бас юу юм гэхээр хэрэг сэтгэл зарцуулж байгаа юм гэдэг байхгүй юу. Одоо тэгтээ яг хөө мэдээж хүс хүч зарцуулна. Одоо жишээлбэл ямар ч гараа хүрэхгүйгээр бид нэр ер нь хүнд ямар ч ингэж гар хөлөө хөдлөхгүйгээр тарих толгоогоо ажилуулахгүйгээр энэ сэтгэлээ ажилуулахгүйгээр өөрийн цаг заваа зарцуулахгүйгээр бид бусдад яаж үнцийг хүргэх юм бэ? Боломжгүй зүйл байхгүй юу? Бүр ингээ одоо тэ хүнд ингээ хичээл заая гэсэн байсан ч бид нэр тэр хичээлийг заахын тулд цагаа зарцуулна. Цаг заваа, энерги, тарих толгоогоо зарцуулж бид нэр тэр заах гээд байгаа юмаа судална. Тэр заах гээд байгаа зүйлдээ өөрөө мастер болно. Тийм үү? Бусдаас илүү олж иж бусдад заана. Тэгэхгүй зүгээр энэчээс нэг юм хулгаалаа, тэнчээс нэг юм ингээд нийлүүлээд ингээд ингэж яагаад багш болно гэх юм бол энэ бол жинхэнэ яг нүгэл ахгүй, энэ бол хулгай ахгүй юу? Өөрөө мастер болоогүй, өөрөө туршиж үзээгүй, өөрийнх нь тарих толгойноос гараагүй, өөрийнх нь биеэр ингэж судлагдаж, туршигдаж, өөрийнх нь юм болоогүй юмыг заана гэдэг чинь юу юм гэхээр энэ бол өгөгдөл биш. Тийм учраас яагаад гэхээр энэ үнцэн гэдэг юмний чарт хүссэн үсээгүй хөдөлмөр явж яадаг, тэ? Сэтгэл явж яадаг.
тухайн хүнийг их сэтэл явж яадаг. Хайр нь ингээд хамаг юм хамт явж ээж сая яадгийн гэхээр энэ үн цэн гэдэг юмыг бусдад өгдөг байхгүй бид нэр. Тэгэхээр одоо гомдоорж бат чимэгт одоо ингээд жоохон урам хугармаар хариу хэлж магадгүй. Тэр нь юу юм гэхээр энерги зарцууллаа. Маш их энерги зарцуулна. Гэхдээ тэр энерги гэдэг нь майжаатай, малтаатай, хуруу humсаа хуухлаатай гэсэн үг бас биш байж болно тий. Маш их сэтгэл зарцуулж би яаж энийг хамгийн сайнаар хийх вэ гэж бодох чинь ч гэсэн өөрөө бидний зарцуулж байгаа энерги байхгүй юу? Бидний зарцуулж байгаа энерги. Тэгэхээр энерги маш их зарцуулж иж бид нэр мөнгө олно. Ойлгомжтой гомбид орж бат чимгээ. За багштаа баярлаа гэж нэргүү маань. Мөнгийг ингэж өөрөөр бодож байгаагүй юм байна. Төвшин Баярбаатар. Манай тархиа өөрчил сургалтын нэг онцлог байгаа. Тархиа өөрчилийн пэйж те манай бэлтгэдэг контентууд дандаа ингэж яг миний өөрийн энерги зарцуулж, судалж, өгөгдлөөр хүлээж авч те өөрөө туршиж, ойлгож, ухаарж энэ дотроос гэж ухаарлаар гарч ирж байгаа юмнуудыг би ярьдаг байхгүй. Тийм учраас манай дээр заагдж байгаа хичээлүүд өөр хаач байхгүй хичээлүүд дандаа заагддаг. Манай лайв дээр яригддаг сэдвүүд дандаа бидний өөрийн одоо энэ ухаарлаар, туулал, туршлагаар, мэрэгэн ухаанаар өгөгдлөөр орж ирсэн мэдээлэлүүд байдаг учраас өөр хаач яригддаг байгаа шүү. Одоо ингээд мөнгөний энерги гэдэг чинь харилцааны энерги, хоёр хүний өгж байгаа авж байгаа хүний энерги гэдэг энэ тэнд яриад эхлэхвэл тэгэл манахаас гарсан л гэсэн үг. Яг тэгвэл би энийг өөр хаанаас сонсоогүй надад өгөгдлөөр миний дотроос боловсруулагдаж гарч ирсэн мэдээлэл ахгүй юм чинь. Тэгэхээр нөгөө сэтэл зүв байхлаараа бидэнд өгөгдөл маань хүртэл ийм хүчтэй болж эхэлдэг. Яг үнэхээр хүнд өгье гэсэн сэтэлтэй, хүнд зөв юм хэлээд өгчээ, хүний одоо асуудлыг шийдээд өгчээ гэдэг ийм сэтгэл, ийм сэтэл байхлаараа яадаг гэхээр хүний өгөгдөл асаж эхэлдэг. Түүний төлөө хүний тарих ажиллаж эхэлдэг. Хүний ген идэвхжиж эхэлдэг. Мэдээлэл орж ирж эхэлдэг. Нөгөө бурхан тэнгэр гэж нэрлээд идэг. Дээд би одоо юу өгдөөц юу гэдэг үлээ. Тэд нар чинь бид нар дээр идэвхтэй бууж эхэлдэг байхгүй. Тэгэхээр энийг чинь юу гэж нэрлээд байгаа юм гэхээр би энэ мэдээллийг өгөхийн тулд энерги зарцуулаад байгаа гэсэн үг байхгүй. Маш их энерги зарцуулж байгаа. Нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн би амархан юм шиг ирнэ ингэж ярихын тулд яадаг юм гэхээр өөрөө маш их боддог, маш их мэдээллийг буулгаж ирдэг, маш их мэдээллийг боловсруулж, анализ, дүн шинжилгээж, тунгааж, шүүжээж, тэгжээж ингэж амархан юм шиг ярьдаг байгаа шүү манайхаа. Төвшин Баярбаатар. Тэгээ энэ бол миний та бүхний гих хайр, энэ бол миний та бүхний гих сэтгэл сэтэл юм байгаа шүү. Бэги бэлгээгч маань сайхан багштаа дандаа талархдаг да, дандаа амжилт гэж байна. Баярлалаа Бэги хичээ. Таны явуулсан хүмүүс ирээл суугаал таныг яриа л байгаа шүү. Эги аймыга таг хийгээд юу асуу байна. Зүрх таарсан байна. Дая маань багштаа баярлалаа гэх юм юу гэд шаллаад байгаа юм тий. Дая маань багштаа баярлалаа гэж зүрх тавьсан байна. За зөв сайхан мэдээлэл сонслоо. Багштаа баярлалаа гэж байна. За тэгэхээр энэ лайвыг үзэж байгаа эргээгээд энийг цаашаа ярих гэж байгаа хүмүүс сайхан бол би юу гэж санал болгох вэ гэхээр хүний оюуны өмчт хүндэтгэлтэй хандаарай. Хүний энергийн хүндэтгэлтэй хандаарай тий. Тэгээд хэрвээ энийг цааш нь ярих гэж байгаа бол миний одоо манай энэ тархиа өөрчлөлийн нэрийг эсвэл миний нэрийг дурдж яриарай. Тэгэхгүй бол энэ маань өөрөө юу болоо явчихдаг ингээ хулгай болоод явчихдаг шүү манайхаа. Айл гэрт зовлон учирдаг, арх зардаг хүмүүдэн дээр маш баян болсон. Энэ нь яагаад юм болоо? За бид нар бол ийм байхгүй юу? Хорвоо ертөнцид яг үнэндээ юу болоод байгаа юм? Хорвоо ертөнц яаж ажиллаад байгаа юм гэдгийг нэг хүрэхгүй хувийг 5 метр хүүгээрээ хүлээж авч яадаг. Нүдэрээ, одоо хамраараа, амаараа, чихээрээ, тэгээд энэ гараараа ч юм уу те 5 метр хүүгээрээ бид нэр хорвоо ертөнцийн жинхэнэ бодит байдлыг нэг хүрэхгүй хувийг л хардаг байгаа. Тэгэхээр ингээд нүдэрээ харахад буюу материаллык ертөнцид харахад ингээд богино хугацаанд ч юм уу те нэг 5 жилдээ 10 жилдээ ингээд баяжаад сайхан амьдраад байгаа юм шиг харагдчихэж болно. Гэхдээ энэ нөгөө зовлон зүдгүүр дагуулж ирсэн энэ мөнгө цаана тухайн хүний ураг удамд үр хүүхдэд нь ирээдүйд нь юу хийж байгааг бид нэр даанч харж мэддэггүй.
бид нэр хүний амьдралын, хүний үйлийнх нь, арийнх нь энэ үр дагаврыг харах нь итгэл өөрийнхөө хийж байгаа үеийн арийнх нь үр дагаврыг тодорхой харж чаддгүй ийм хязгаарлагдмал харах хүрээтэй байдгал байхгүй хүн гэдэг чинь. Тэгэхээр ингээ харахад сайхан амьдраад иж магадгүй цаанаа юу болж байгааг биднээс яаж мэдэх вэ? Тэгэхээр энэ дээр тайван байж зүгийн талд зогсож сураарай манайхаа. Бүрэн толго бүрнээ ухаарл юм билээ. Багштаа баярладаг шүү гэж байна. Гомт орж Батчимэг окей баярлаа гэж байна. Манлай маань чухал зүйл ойлгож авлаа. Баярлалаа багшаа. Хийх юм өөрийн болгох зүйл их байна да гэж байна. Манлай маань хичээгээд байгаараа үнэхээр хичээл зүтгэл сайтай, өөдрөг эрт хүчтэй үнэхээр одоо хүчин чармаалт сайтай одоо чадварлаг залуу байлээ. Тэгээ чамдаа амжилт хүсье. Гэрэл давг маань баярлаа гэж байна. Гэрэл жахлаа анх удаа яг зөв өнцгөр ойлгогдож байна өө хээ гэж байна. Окей. Төвшин Баяр Баатар маань баярлаа гэж байна. За тэгэхээр мөнгөний энерги гэдгийг хэдүүлээ ингэж ойлгоорой. Тэгэхээр ер нь бол одоо Монгол улсад маань те нөгөө яг зүгээр шударгаар хэлэхэд одоо хулгай бол ингээд газар авцсан байна те. Дээрээсээ энэ улс төр улсыг удирдах байгаа институт байгууллагуудаас эхлүүлээд ингээд доошоо ингээд шатн дээр хулгай маш их байна. Энэ нь өөрөө юу үүсгэж байгаа юм гэхээр улс орон даяарх эдийн засгийн асуудал, улс орон даяар итгэл алдрах, улс орон даяараа одоо мөнгөний энэ талаархын таагүй сөрөг энерги итгэл үнэмшлийг түгээн дэлгэрүүлж байгаа зүйл байхгүй юу? Зүгээр ингээ маш энгийнээр хэлэхэд одоо худлаа ярьж хуурам эхлэх нь яг л ингээр маш богино настай байдаг. Худлаа ярьж хуурам эхэлж байгаа буюу одоо яг өөрийнх нь ингээ сэтгэлийн гүнээс, өөрийнх нь сэтгэлээс гараагүй зүйлээр мөнгө олох нь маш богино настай байдаг. За та хэрвээ мэдж байгаа бол багш нь нөгөө BNI гэдэг бизнесийн одоо бизнес эрхэлдэг залуучуудын юм нэгдэл байгууллагт явдаг шүү дээ. Тэрний чин зориг гээд одоо яг үүсгэн байгуулагч багшийнх нь нэг лекцэнд ингээд сууж исэн байхгүй. Тэгсэн чинь тэр хүн энэ мөнгөний энергийг айгүй энгийнээр маш гоё жишээ авч агаад ярьсан байхгүй. Юу гэж ярьсан гэхээр за хүн мөнгийг яаж олж болно гэж байгаа тийм. Их мөнгө олъё гэх юм бол хүн яаж мөнгө олж болно. За бүр хамаг нөгөө арга ядахтаа тий хамаг арга ядахтаа бөөрө зараад ч гэсэн их хэмжээний мөнгө олж болно гэж байгаа байхгүй. Хүн л уурдаад их хэмжээний мөнгө олж болно. Асуудалгүй. Зүгээр л ямар ч хамаагүй аргаар мөнгө олъё гэх юм бол бөөрө зараад олчих болно. Хүн л уурдаад ч олж болно. Гэхдээ амьдрал гэдэг чинь өөрөө юм гэхээр урт хугацааны аялал байхгүй. 50 жил, 60 жил, 70 жил, 80 жилийн аялал. Тэгэхээр энэ 50, 60, 70, 80 жилийн туршид чинь те бид нар мянган шиг бөөр зарж чадахгүй штэ. Гэтэл энэ мөнгө гэдэг юм чинь бид нэр тогтмол олох хэрэгтэй байгаа тий. Ганц удаа бөөрөө зараад их хэмжээний мөнгө олох бол асуудалгүй. Гэтэл бид нэр мянган удаа бөөр зарж чадахгүй байхгүй юу? Эсвэл нэг хүнийг мянган удаа хулигдаж чадахгүй. Гэхдээ үнэхээр зөв сэтлэр, зөв сайхан сэтгэлээр одоо ажиллаа хийгээд бараа бүтээгдэхүүнээ зараад үйлчлэгээ үзүүлж явж байгаа бол бид нэг хүнд үйлчлэгээгээ мянган удаа зарж болно тийм үү? Тэгэхээр ерөөсөө мөнгөтэй байх, элбэг хангалуун байх, санхүүгийн хувьд тогтвортой байх, амар амгалан аз жаргалтай байх гэдэг чинь өөрөө юу юм гэхлээр зөв сайхан үйлэн дээрээс гарч ирдэг зүйл. Зөв сайхан сэтэл дээрээс хүнийг хохироохгүй гэдэг энэ чин сэтгэл дээрээс гарч ирдэг зүйл байхгүй. Ингэжээж бид нартэй одоо 10, 20, 30, 40, 50 жил үргэлжлэх амжилттай бизнесийг хийнэ. Ингэжээж бид нар 10, 20, 30, 40, 50, 60, 100 жил тэнд амьд байж чадах брендийг бүтээнэ. Тэгэхээр энэ урт хугацаанд буюу ингээд амьдралынхаа туршид биднийг авч явж чадах тэр сайхан санхүү, тэр сайхан мөнгийг бид нар яаж бүтээдгийг гэхээр үнэхээр сурыг гэсэн чин хүсэл. Үнэхээр чанартай одоо ажил хий гэсэн чин хүсэл. Хийсэн ажлаа үнэхээр бусдын төлөө хий гэсэн чин хүсэл болон бусдыг гэсэн энэ сэтлээс энэ урт хугацааны тогтвортой мөнгийг олдог байхгүй.
Тэгээ энэ утгаараа би одоо юу гэж хэлмээр байгаа юм гэхээр орчин үед гарч ирээд байгаа энэ хит их манифест гэж юу ч хийхгүй ингээд дээшээ харж хөвтөж байгаад их мөнгөтэй болно, баян болно гэдэгтээ би юусаа санал нийлдэггүй. За үүн дээр авч ярих жишээ гэх юм бол манай доктор Жоо багш байна те. Доктор Жоо бол одоо манифестийн хаан ноён оргил шүү дээ те. Тэр хүнд манифестийн талаар мэдэхгүй юм алга, чадахгүй юм алга, эдгээхгүй хүн алга те. Одоо сургалтанд нь суугаад бүтээгээгүй мөнгөн дүн алга байна хүмүүст. Дэлхийн номер 1 тэр бум доллартай хүмүүс доктор Жоогоос зөвлөгөө авдаг, сургалт авдаг, доктор Жоогтой хамтарч ажилладаг. Тэгээ үнэхээр юу ч хийхгүй зүгээр дээшээ ингээл хард суугаад хоёр хөлөө хоорондны хавсраал те би баян ингээл гоё мэдэрч байгаа л мөнгөтэй олчдөг байсан бол манай доктор Жоо багш ингэж их ажиллах уу. Тэгээ сар болгон Америкийн бүх хотуудад week long retreat хийж маш их ажилдаг. Доктор Жоог би юу н унтдаг юм уу гэж гайхдаг те. Тэгэл нөгөө багш нарын community гээл тэр видео бичлэгүүд, хичээлүүд, тэ шин судалгаа, шин бичлэг одоо бясалгал гаргаж ирнэ, шин idea, шин концепт гаргаж ирнэ гэд ингээд маш их ажил хийдэг хүн байхгүй доктор Жоо багш болохоор. Тэг үнэхээр манифестын ноён оргил доктор Жоо багш те мөнгө зүгээр ингээд гэж сууж байгаа би баян ингээ хөлөө ингээд сайхан хавсарч агаад баян болчдөг байсан бол манай багш тэгж баяжхгүй яасан юм бэ? Хин ч гэсэн бас бие амрыг хармаар л шүү дээ тийм үстэй. Тэгэхээр тийм байдгүй маа гэдгийг чинь доктор Жөөгийн амьдрал өөрөө харуулад байгаа байхгүй тий. Тэгээд намайг ч гэсэн одоо ингээд сургалт хийгээл одоо юу нэг орчин үед ийм коуч багш болоод юу хамаагүй гой юм яриад мөнгө олдог гэж үнэлээд байна шүү дээ. Гэтэл би одоо энэ сургалтыг хийхин тулд яа гэм зогсоо зайгүй сурдаг. Намайг ямар ачаалтаа яаж ажилтгийг яг миний хайжууд хурж ирээ сургалтанд суугаад танхимаар ингээд ойрхон манай сургалтанд хамт суугаа явж байгаа хүмүүс яг мэднэ хэлнэ бүгд хэлдэг багш та яаж энийг ажлыг амжуулаад идэх юм бэ? Яаж ингэж идэх юм бэ гэдэг байхгүй. Тэгэхээр надаас яаж энэ энерги гараад идэх гэхээр нөгөө мөнгө батсан бол байл хизэн шантраад боли эн чинь шал дэмий юм байна. Ингэж их хичээл зүтгэл хийчээд ингэж юм гээд ингээд мөнгө батсан бол аль хизэн шантраад буугаад өгөн тэ. А гэхдээ нөгөө яг сэтлэн тэр хийж байгаа сэтгэл нь өөрөө тэр нөгөө миний тэр мэдэрсэн гоё мэдрэмж хөөе амьдрал гэдэг чинь юм байдаггүй маань тэ. Бидний төсөөлж ийсэн шиг юм байдаггүй байна. Хүн биеэ өөрөө эдгэж болдго юм байна. Сэтгэлээ ингээд аз жаргалтай болгож болдго юм байна. Дамталтаа салж болдго юм байна, тэ? Санхүү мөнгө ингээд сайжруулж болдго юм байна. Өөрийнхөө голын хатгаасыг олдго юм байна. За тэгэл зүрх гэдэг чинь юм байна. Тарих гэдэг чинь ямар гоё юм бэ гэж тэр аз жаргалтай, тэр сэтгэл дүүрэн, тэр бясалгалын дараах тэр гоё мэдрэмжүүдийг өөрөө мэдэрч үзсэн учраас анханасаа яг энэ сэтэл намайг наатаа яар гэж жагаад подкаст хийлгэсэн учраас би өнөөдрийн хүртэл ингэж их ачаалттай ажиллах тэр эрч хүч энерги ингээд дотроос гараад идэг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нөгөө яриад байгаа юмныхаа өөрөө үлгэр жишээ байхгүй бол те ярьдаг юм өөрөө хийхгүй алах юм бол дотроос ч нэг хүн намайг бөө худалчаа гэд ингээд шоолно. Гаднаас ч гэсэн хүмүүс заа наач шалхудлаа гэл ингээд явна штэ те. Тэгэхээр бид нар яах ёстой юм гэхээр өөрөө ярьж байгаа юмнаа тоо жишээ авах ёстой. Хийж байгаа зүйл алгандаа сэтгэл санаагаа шингээж тэр сэтлээ сайхан зөв байлгах, сэтгэлээс ингэж хүнд хор хүрэхгүй гэдэг энэ урайн доор аливаа бүх ажлыг хийх юм бол тэгэл мөнгөний хувьд санаа зовлтгоо. Мөнгөний энерги чинь сайн байх болно. Мөнгөний чинь хүрд сайн ажиллах болно. Тэ манайхаа. Мөнгөний чинь хүрд сайн ажиллана. Тушаал дэвшин, цалин чинь өснө. Үйл ажиллагаа чинь үр дүнтэй байна гэх мэтчлэн. Ерөөсөө мөнгөн дээр санаа зовх хэрэггүй гэсэн үг. Манлаа маань арх зарж байгаа биш, архийг ууж байгаа ар гэрийнхэндээ зовоож байгаа хүндэл байгаа байх гэж байна. Окей, бас тийм байж болно. Айрын ариун чимэг маань сэтгэл зориулаагүй хийсэн ажлын ард заавал тодорхой хэмжээний төлөөс гэх юм уу сургамж бас том хичээл болдог гэдгийг ойлгосондоо баяртай байна гэж байна. Хүний сэтгэл шингэсэн үйл гэдэг үнэхээр сайхан үр дүн өгдөг гэдгийг багшийг хараад ойлгодог шүү. Хийсэн үйлстэй эзэн болж энергээ зориулан хийнэ гэдэг үнэхээр сайхан. Хөөрхөн багшлаа талархаж суунаа гэж байна. Баярлалаа Ари, ямар хөөрхөн юм бэ те. Стокой та хэдээс ийм үг сонсоод ингэж хайрлагдах чил одоо нөгөө миний тэр нөгөө хийж бүтээх энергийг ингээл дээш нь явуулчихдаг байхгүй. Тэгэл тэр хийж бүтээх энергийн дүүрэл ирэхээр тэр чинь ингээл зарцуулна штэ те. За Эги ами маань багштай баярлаа гэж зүрх гаргасан байна. Баярлалаа. Багшин дээр одоо мөнгөтэй холбоотой
яг энэ концептороо хүмүүсээ хэрхэн трейн хийж хэрхэн хүмүүстэйгээ ажиллах вэ гэд мөнгөний талаар сургалт гаргуул яаж вэ? Мөнгөний сургалтыг сонирхож байгаа хүмүүсээ бол энэ доор комент бичээрэй. Хэдүүлээ тэгээд яг одоо жинхэнэ энэ мөнгөнийхөө жинхэнэ блокуудыг тайлгий те нийлж агаад. Хэрвээ маш олон хүмүүс энэ сургалтыг сонирхож байна, сургалт орой сургалт аавна гэдэг юм бол багш нь яг энүүнд зориулсан бясалгалаа бэлтэж байгаад гарын авалгаа бэлтэж агаад концептаа сайхан угсарч гаргаж ирж байгаа тэгж байгаа хэдүүлээ мөнгөний сургалт хийж болно шүү. За яа. Гинт сэтгэл хөөрөөд Авигийнхаа хэлсэн үгийг сонсоод гинт сэтгэл хөөрөөд аваачаад юу байгаа ичлаа. Сэтгэл хөөрөө авчлаа. Зя нэг юм байна. Тэгэхээр мөнгөний энерги гэж юм байна. Тэгэхээр мөнгөний энергиа сайн байлгамаар байх юм бол те ерөөсө бидний хичээн хийх ганцхан юм нь юу юм гэхээр сэтэл зүв байх. Тэгэхээр яг хоо энэ тийм ч амархан юм биш л дээ. Би хүн сэтгэл гаргая гэл ингэн гоц шууд сэтгэл гаргацдаг юм байхгүй те. Яста тэр хүнд гарахгүй байгаа сэтгэл гэдгийг чаард аюулгүй том блокууд байгаа байхгүй. Сэтгэл зүүн те програмчлал удам дамжсан гэдэг ингээд өстой давхар програмчлал байгаа. Тэгэхээр энийг л гол нь засч чадах юм бол яах юм гэхээр бид нэр мөнгөн дээр санаа зовох хэрэггүй тэ авалгаа яаж авах вэ гэж тухайн хүндээ сайхан сэтгэллээр өрөөн тэгээс яг саяны энэ концептаа барьж авч байгаа бодоод үзтээ. Ер нь манай тархиа өөрчлөлт сургалтанд суугаад авалгаа авч чадахгүй байж байгаа авсан хүмүүс айгүй их байдаг шүү дээ. Бүр шүүх мүхэд тулаад хідэн шат шүүх хуралд яваад ингээд эвгүүцээд байсан хүмүүс гинт л шүүх нь өөрийнх нь талд малд гараад авчаад байдаг дээ. Тэгэхээр нэг тийм нууц арга байгаа. Нууц арга яах аргагүй байгаа шүү. Тархиа өөрчлөлт сургалтандаа сууж олно кристалл. Нэмэх нэг гээд явчихуу хэдүүлээ багшийнхаа дуу хоолойг сонсох дуртай гэж байна. Кристалл аан гэж байна. Цэма авъя гэж байна. Алдармаа сонирхон гэж байна. Хөөе алдармаа сайн уу? Самтан шийбэл талархлаа гэж байна. Арга бэлэг маань багшийнхаа яриаг сонсон чинь шууд тарих бясалгалаа хийх гээд байна шүү дээ. Одоо яана хараа зарим нэг хүмүүс нөгөө хоолойг сонсохоор шууд барыг тархиныхын долгион унах гэдэг юм шиг байна тий. Сая танхим дээр орж ирсэн нэг хүн бас тэгсэн шүү дээ. Олон дахин сургалтандаа суусаар аваад багшийн хоолойг сонсохоор одоо барыг шууд тархины долгион унах гэдэг. Бясалгалын төлөв рүү орох гээд байна гэдэг хэлсэн. За баярлалаа арга илгээ нэмэх нэг гинэ. Ари маань багш минь мундаг да суунаа сурнаа гэж байна. Гэрэл завхлан нэмэх нэг гэж байна. Эгэ ами маань мөнгөний талаар хит хитэн ном уншсан шүү. Өөрийнхөө мөнгөний талаар буруу ойлголттой байснаа мэдсэн гэж зүрх яаж байна. Тархиа өөрчлөлт сургалтын мэдээлэл авъя гэж байна. За би мэдээлэлээ илгээнэ. Лайвынхаа дараа мэдээлэлээ илгээе. За сайн сургалтандаа яваад ирсэн. Ваа, тийм үү. За баяр хүргье. Төв дээр нэг хурж ирж сайхан дуулган байгаа. Даанч бүр таг алга болцсон юм алдармаа гэж. Гой сайн сайхан ихтэй байгаа юм байна да. Хурж ирж нэг сайн сайхнаа дуулган байгаа та алдармаа гэчээ. Зя. Үлцэн маань найданд орж маа нэмэх нэг гэж байна. Отхон жаргал маань нэмэх нэг гэж байна. За окей. Тэгэхээр энэ лава ямар ч байсан та бүхэн минь шеэрлээд өгөөрэй. Илүү олон хүн түрээд олон хүн энийг аавна гэх тусмаа багш нь энэ шинэ сургалтаа хэрхэн гаргах вэ, хэрхэн хийх вэ гэд энэ дээр идэвхтэй ажиллаж эхлэв шүү. За нэмэх нэг л гэдэг байна. Окей. За энэ лайва сайхан шеэрлээд өгөөрэй манайхаа. Хүнд хэрэгтэй мэдээлэл байна гэж бодож байвал эргэн тойрныхоо хүмүүст сонсгоё гэж байвал лайва сайхан шеэрлээд өгөөрэй. Би байна багшаа нэмэх нэг гинэ. Окей мөнгө ихчээ. Им аюун болгон арай мэндэ гэж. Арай мэнд. Хөөрхөн штэ. За тэгээд лайв хадгалагдана. Манай лайвууд ер нь бол хадгалагддаг байгаа шүү. Тэгэхээр та хэд маань мөнгөний талаар лайваа сайхан шеэрлээд өгөөрэй. Тэгээ багш нь энэ хүмүүсийн комментиг харж агаад болж гин гэж үзэх юм бол сургалтандаа яарагчлаа орё. Тэгээ манай тархиа өөрчлөлийн сургалт угаасаа яг юм оригинал контент байдаг. Өөр хаанаас ч авдаггүй тий. За өөртөө суралцдаг бол бид нэр сурсан бүх хүмүүсийн хаа нэрийг дуртад явдаг. Доктор Жоус байна. За Доглас Кен, Матиас гэх мэтчлэн тий. Тэгээ бас одоо сүүлийн үед энэ хиний талаар тий Ванесса Ван Эдвардс гэдэг эмэгтэйг бас нэлээд сонирхож одоо судлаад байгаа. Тэгэхээр энэ мэтчлэн
хүнээс авсан мэдлгүүдээ бол яг гой сайхан нэрийн дурдж агаад оригинал контент хийдэг байгаа шүү. За гомдторч маань сургалтаа суугаад дуусгахаа сунаа л гэж байна. Окей. За тэгээ ерөнч баг 9 цаг болж байна. Та хэдэд маань өөр энэ мөнгөтэй холбоотой асуулт байна уу? Мөнгөний блог те мөнгөтэй холбоотой хүмүүс хоорондын харилцаа. Манлаа маань нэмэх нэг гэсэн байна. Мөнгөтэй холбоотой хүмүүс хоорондын харилцаа энэ төр гээд өөр асуух, ярилцах, сэтгэлээ хуваалцах юм байна уу? Хэдүүлээ нэг 10-аад минут, 15 минут сайхан чөлөөтэй ярьчаад тэгээд лайв өндөрлөё. Гэрлээ. За, энэ чи хүмүүс чинь ийм сургалтыг бүр нэлээд сонирхох юм шүү. Би ерөөсөө ингэж нөгөө мөнгөний талаар яримэри гэж бодож байгаагүй учраас сургалт хий энэ төр гэж огт бодож байгаагүй юм байна. Тэгээ сая нэг хүний мөнгөний блокийг тайлах гэж ярилцаж сууж байгаад гинт энэ талаар ярих гэдэг юм санаа орж ирсэн байхгүй юу? Хүмүүс бол нэлээд сонирхож байгаа юм байна. Энийг мэдхэд таатай байна манайхаа. Багш нас нөгөө тархиа өөрчилгээл аашаа заслал гэдээсэн болохоос шин мөнгө талаас нь хүмүүст ингэж зөв ойлголт ухаарлах өгөх талаас нь ерөөсөө яг мөнгийг сайхан яриа гэж бодоагүй юм байна. За тэгэхээр би нэг манифест гэдэг нэг подкаст хийжсэн шүү дээ. Тэр манифест гэдэг подкастн дээр те жинхэнэ манифест гэдэг бол тэр хэн болмоор байгаа нь тэр хүн өөрөө болж хувирах гэж нэг ярьжсэн шүү дээ. Тэгэхээр мөнгийг манифестлэн гэдэг чи өөрөө юу гэсэн үг юм гэхээр жинкнээсээ тэр үн цэнтэй хүн болж хувирах байхгүй. Үн цэнтэй хүн болж хувирах. Өгч байгаа бараа үйлчлэгээ болгон чанартай тий зөв сайхан сэдэлтэй. За хийж байгаа ажил болгоно нь үр дүнтэй, алдаа матаг байхгүй, сэтгэл шингэчихсэн, анхаар шингэсэн, энерги шингэсэн. Тийм хүн чинь л өөрөө яг ямар хүн юм гэхээр тэр одоо мундаглаг хүн байгаа тий амжилттай хүн байгаа, аз жаргалтай хүн байгаа, бусдаар хайрлагдаж хүндлэгдсэн хүн байгаа. Тэгэхээр хэдүүлээ одоо энэ миний нилээн ярьдаг энэ голын хатгаас за тэр мөнгөний энерги, за тэр эмгтэй эрэгтэй энерги энэ төр гэдэг концептууд байгаа шүү дээ. Тэр гоё концептуудыг нийлүүлж агаад мөнгөний сургалтаас хийж болох юм байна. Багш нь энийг ойлгож авлаа. За тэгээд өнөөдрийнхээ лайв үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Та хэдэд маань асуух асуулт байхгүй юу? Үнтэй холбоотой ингээд ах энийг яах вэ? Тэрийг яах вэ гэж байгаа юм байна уу? Би нэрээ энэ лайвыг тохиолдуулаад нэг юм асууя. Манайх нөгөө нэг чатбот ажиллуулж гин гээд ингээд коммент бичсэн хүн болгон дээр мессеж очиод байгаа байхгүй юу? Тархиа өөрчлөлт төв рүү хандсанд баярлалаа гэдэргээ мессеж очиод байгаа. Энэ нь өөрөө та бүхэнд хэр төвөгтэй байна вэ? Сэтгэлээ хуваалцаарай. Энэ мессеж ирээд байгаа нь хэрэг төвөг учруулж байна. Эсвэл нэг анзаарахдаггүй окей байна уу? Хэрвээ үнэхээр төвөгтэй байгаад тах юм бол энэ коммент бичих тоолонд мессеж явуулаад байдаг энийг унтраачч бас болох баха. Манайхан сэтгэлээ хуваалцаад өгөөрэй. Тэр мессеж очиод байгаа нь хэр төвөгтэй байна? Төвөг багтаа байна уу? Зя сайхан мөнгөний талаар өстө нэг шавьяага хандл ярьлаа шүү. Яг нэг гоё ярий гэд бодоод байсан юм а. Та эдтэйгээ сайхан хуваалцлаа. Яг айрын ариун чимэг батнасан маань те мөнгийг хайрл гэд байдаг нь хүнээ хайрл гэж байна уу багшаа гэж юм. Тийм шүү дээ. Мөнгөө хайрлна. Мөнгөндөө ариг гамтаа хандна гэдэг чи өөрөө юу гэсэн үг юм гэхээр өөрийнхөө энергийг ч хайрлна, бусдын энергийг ч хайрлах буюу өөрийгөө ч хайрлах, бусдыг ч хайрлах гэсэн үг. Гайхалтай юу? Ари. Гоё концепт байна уу? Үлзий маань найданд орж кэрлээд байгаа юм шиг гоё байна гинэ. Окей. Кэрлээд байгаа юм шиг тэр вест ирээд ахаар кэрлээд байгаа юм шиг гоё байна гинэ. ТЖ хандаа сайн байна уу? Мөнгө яг орж ирсэн шигээ гараад явчихдаг. Яагаад хээ гинэ. Тэгэхээр нөгөө жоохон хайнг байна гэсэн үг. Яг үнэндээ чиний олсон мөнгө гэдэг чинь чиний энерги байхгүй. Миний олсон мөнгө гэдэг чинь миний нөгөө амьдралынхаа энергийг зарцуулж олсон зүйл байхгүй. Тэгэхээр тэр мөнгөндөө хайр гамтаа хандах хэрэгтэй гэсэн үг. Худалдаа авалтаа сайн бодно штэ хэвтүүлээ. Энэ үнэхээр хэрэгтэй юу? Тэ
окей энэтэй байвал би яах, энэнгүй байвал яах юм тэр гэх нөгөө. Тэгэхээр энэний тулд бас тодорхой зүйлс хэрэгтэй байдаг. Энийг уг нь бид нэр яг энэ тархиа өөрчлөлт сургалтаараа заадаг байхгүй. Гэхдээ мөнгөний сургалт гэдээ явуулах юм бол дахиад энэ дээр бүр ингээд бүр тухайлж байгаа зөвхөн мөнгөн дээр гэж задлаад гой арга гой бясалгал энэ төр гаргаж ирж болох юм байна. Гэрэл завхлан зүгээрээ багшаа гинэ. Тунгалаг мөрөн базар гайрад төвггүй байна гинэ. Эмбэ зүгээр байсан. Манлай маань унтраасан дээр хаа гэж байна. Окей, нэг унтраа гэдэг санал орж ирж байна. Цэгийн базар бүр баярлаа гэж байна. Айрын ариун чимэг маань мөнгө урсан орж ирж байна. Би мөнгийг сорон згээд мантра байдаг. Тэгээ би мөнгөний сорон згээд окей. Тэгэхээр зөвхөн мөнгөн дээр төвлөрч болдоггүй гэсэн үг тий. Саний нөгөө хилээд байгаа санаа чинь. Тэгэхээр хэрхэн зөвхөн мөнгөн дээр төвлөрөхгүй байх вэ гэдгийг одоо мөнгөний сургалт хэрвээ хийвэл тэрэн дээр ярьж өгье. Дуун суул байна багшаа гэж байна. Окей, жоохон чанга автомат чад явуулахаар танаас төлбөр гардаг байх. Та судлаад үзээрэй гэж байна. Эний чи өстө мдээгүй юм байна штэ. Окей, тэрийг юу айда? Судалж үзье да. Баярлаа. Дэги Батмөнхөө. Миний ёстой мдээгүй маань. Үлзээ маань найданд орж маань аашаа засах гээд л өвцөлцөөд байгаа. Мөнгөтэйгээ мөнгө төвөгшөөж харьцдаг. Байжээ гэж байна. Мөнгөтэй төвөгшөө ялгал тухаарл байна шүү. Мөнхтүүл мөнгөнөө маань багшаа нэрээ олж байгаа орлого маань миний хэрэгцээнд хүрэхгүй байгаад байдаг. Окей, энэ талаар чинь тэр мөнгөний сургалт хийх юм бол яг гоё ярий заяа. Ари маань тэр мантраны агуулгыг багшаа тайлбарлаад өгөөрэй. Тэр нөгөө би мөнгөний сорнц гэдэг үү? Битгий тийм шунхаан сэдэлтэй байгаарай л гэж хэлье да. Би мөнгөний сорнц гинэ. Битгий тийм шунхаан сэдэлтэй юм ашиглаарай гэж байна. Энэ төрөг аячлаа те. Гэхдээ яг энэнийхаа дээр яагаад энийг шунхаан сэтэл гэж үзэж байгаа юм гэдгээ хэдүүлээ. Мөнгөний сургалт хийх юм бол тэрэн дээрээ ярья. Айрын ариун чимэг маань те төлбөр гардаг шүү багшаа та шалгаад үзээ. Окей үзье. Нэрээ шал хийд ими босон болоогүй хүмүүс рүү чаатчээ төлбөр яагаад авал болчмаар юм бэ те. Айрын маань инээж байна. За тэгэхээр те тэгж ер нь бол зөвөр миний ингээд мэдэрч байгаагаар надад мэдрэгч байгаагаар наад нэг би мөнгөний сорнц гэдэг чинь айгүй шунхаан сэдэлтэй юм байгаа байхгүй тий. Гэхдээ яг хөдөө энийг бас үгүйсгэж энээс эсрэг юм яриад юу яриад байгаа ингээ эсэргүүцэж ярьж гарч ирэх хүн гарч ирэхийг үгүйсэхгүй. Гэхдээ энэ бол миний л итгэл үнэмшилтэй. Манай тархиа өөрчил энэ пэйжэн дээр би ярьж байгаа учраас миний итгэл үнэмшил учраас үгээр үүнээс ингээд зүрхийг юусоо үгүйсэхгүй зөрж болно. Айрын ариун чимэг юугаараа соронцдох ёстой гэдгийг мэдэхгүй те гэдэг энэс юм. Тийм шүү дээ. Гол нь тэр шүү дээ те. Тийж хандаа маань сайхан өгөөчтэй зүйл сонслоо. Урьж оруулсан болор цэцэг жилж хаан баярлаа гэж байна. За баярлаа. Манлаа маань хүний төлөө байгаад үн цэнийг бүтээхийн төлөө байвал мөнгнөөс гадна бас их зүйл ирэх бах. Тэгэлгүй яах вэ? Яг наачин шүү дээ манлаа. Энэ сэтлийг урдаа бариад ажиллах юм бол хүн хизээж буруутахгүй, хүн хизээж унахгүй, хүн хизээж муу явахгүй. Миний ерөөсө ганц баталгаатай хэлж мэдэх зүйл өрдөө л энэ сэтэл байхгүй юу. Тэгэхээр манлаа манаа сэтлээ урдаа бариад ажиллаж амьдраарэ. Тэгээд үнэхээр гоё ойлгосон байна. Үнэхээр сайхан ойлгосон байна. За тэгээд ингээд хүний төлөөгээ сэтгэл гаргаад байгаа юм бол те зөвхөн мөнгө биш. Нэрнгээс маш олон сайхан юм авдаг. Жишээлбэл миний хувьд те сурагч нараасаа та нараасаа маш их хүндлэлийг авдаг. Би үүндээ маш их талархаж үнэхээр жаргалтай амьдардаг. Маш их хайрыг авдаг. Тэгээд нөгөө ингээд хүмүүсийн өөрчлөлтийг харахаар үүнээс маш их кайфыг авдаг. Аз жаргалыг авдаг. Тэгээд чи чадчих штэ сувдаа гэдэг юм амгшил бахархлыг авдаг. Гүй юм олон юм аавн шүү дээ. Тэгэхээр энийг бас надад өгдөг та эдтэй. Үнэхээр баярлаа. Айрын маань хичээлийн агуулга гайхалтай гоё байна гэд ингээд цэцэг өгч байна. Баярлаа. За яг энэ агуулгыг ашиглаад зөв сэтлэр амар амгалан аз жаргалтайгаар баяжаарай. За баяртай манайхаа. Bye bye.